нийслэлийн бизнес инновацийн газрын дарга төгөлдөр байна. За 2026 оныг нийслэлээс бизнес эрхлэлийг дэмжих жил гэж зарласантай холбогдуулан нийслэлийн бизнес инновацийн газраас бид нараа энэ жил инновац стартапуудын экосистемийг хөгжүүлэх үндсэндээ нэг 5-6 чиглэлээр ажиллаж байна. За нэгдүгээрт бол мэдээж хууль эрх зүйн орчин. За хоёрдугаарт бол энэ санхүүжилтийн олон тулгуурт бүтцийг одоо бид нар нэвтрүүлэхээр ажиллаж байна. За энэ дээр бол мэдээж олон улсын санхүүжилт, за crowdfunding, за мөн грант, venture capital гэдэг ингээд 3-4 чиглэлээр бас бид нар санхүүжилтийг олгохоор ингээд ажиллаж байна. За 3 дахь чиглэлээр бол мэдээж олон улсын харилцаа байгаа. За үндсэндээ бид нар бол энэ жил бол Азийн улсуудаа бол тоочглож ажиллаж байна. Энэ дээр бол бүгд найрамд Хятад улс, Япон улс, Солонгос улс гэсэн энэ үндсэндээ 3 улс руу бид нар бол хамтын ажиллагааг бол эхлүүлсэн. За ийшээгээ энэ жилийн хувьд бид нар дор хаяж нэг 4 компани энэ улсууд руу бас явуулах, за тэмдэх хурц суурь хөтөлбөрүүдэд хамруулах, сургалтуудад хамруулах ийм чиглэлээр бол ажиллаж байгаа. За мөн хотын тулгамцсан асуудлуудыг шийдэх инновац төслүүдийг бид нар бас төрийн үйлчлэлийн түншлэлээр бас хийхээр энэ жил бас зорин ажиллаж байгаа. Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь бол нэгдүгürt хамгийн чухал зүйл бол олон нийтэд ил тод нээлттэй шударга зарчмаар санхүүжилтийг босгох үндсэн зарчим байна. За яагаад бид нар энэ жил Fandia компанитайгаа холбогдоод энэ crowdfunding гэдэг зүйлийг оруулж ирж байгаа гэхээр нэгдүгürt энэ crowdfunding гэдэг зүйл бол Монгол улсад бас шин тутам зүйл. За олон нийтэд бас энэ олон нийтээс хөрөнгө босгох асуудлыг бас хүмүүс түгэх бас бидний нэг том зорилго. За хоёрдугаар энэ компаниудад бид нар зүгээр санхүүжилт олгоод ингээ хаях биш. Яг энэ компаниудад зорилгын тодорхойлж санхүүжилт босгох нь үндсэн чухал байна. Тухайлбал одоо зарим компани бол бид нар хүний нөөцөө зөвхөн босгохын тулд бид нар тэдэн төгрөгийг босгох юм гэх юм бол энэнд хүмүүс итгэл үнэмшлээрээ өөрсдөө хөрөнгө оруулаад үүнээсээ ашиг хүртэх ийм боломж бүрдэж байгаа нь гол чиглэл. Үндсэндээ бол давуу тал гэх юм маш олон зүйл байгаа. Нэгдүгээр би бол сая олон нийтэд ил тод нээлттэй шударга зарчмаар ингээд санхүүжилт босгох үйл явцыг ярьсан. За хоёрдугаарт бол гол бас нэг давуу тал нь бол мэдээж энэ маркетинг. За олон нийтэд энийг төслөө энэ стартап компаниуд инновацийн төслүүд манаас хүргэж чаддгүй. Энэ дээр бид нар бол яг хэрэгжлийн маркетингийн багаар зөвлөгөө сургалтуудыг олгож байгаа. Тухайн компани бүр эрсдлийг хүртэл бас шингээж оруулаад байгаа. Зарим компаниуд маань одоо юу гэдэг чинь ингээд нөгөө манайх ийм давуу талтай гэдээ яриад байдаг. Гэхдээ хөрөнгө оруулах чинь хүн бол мэдээж эрсдлийг хамгийн чухалчилдаг. Тийм болохоор бид нар энэ эрсдлийг хүртэл нээлттэй хүмүүст тавьж өгж байгаа нь бас онцлог байгаа. Стартап инновацийн экосистем гэдэг зүйл маань бас Монгол улсад нэвтрээд бас чамгүй хугацаа өнгөрсөн. За энэ дээр бол мэдээж тулгардаг асуудлууд бас зөндөө байгаа. За нэгдүгürt мэдээж энэ хууль эрх зүйн орчныг бас бид нар боловсронгуй болгох шаардлагатай. Энэ дээр бол бас нийслэл бас нэлээд идэвхтэй ажиллаж бас дээд чатны байгууллагуудаа хүргэж бид нар ажиллана гэж бодож байгаа. За хоёрдугаарт стартап компаниудын маань гол тулгамддаг асуудал мэдээж санхүүжилт. За хоёрдугаарт чухал нэг зүйл нь бол яаж хүмүүст бид нар төслөө ингээд бизнесээ таниулах вэ? Ямар суугаар бид нар явах ёстой вэ гэдэг өөрөө маш том челленж болж үлддэг. За гурав дахь нэг том челленж компаниуд тулгардаг челленж бол яг энэ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө мэдээлэл авч чаддаггүй. За үүнээсээ болоод нөгөө нэг маш олон зүйл дээр ингээд алддаг. Тийм болохоор яг мэргэжлийн багаар мэргэжлийн хүмүүсээр бизнес модель одоо сургалтуудаа авах, маркетингийн сургалтууд авах, хөрөнгө оруулалт яаж босгохгүй гэдэг ингээд олон чиглэлийн сургалтууд авч байж тухайн төсөл маань өөрөө амжилттай явдаг энэ олон улсын практик туршлага нь байгаа. За энэ чиглэлээр бол бид нар нийслэл хотод бас тулгамдаад байгаа энэ асуудлуудыг инновацлог аргаар шийдэж байгаа иймэрхүү төслүүдийг бид нар бас хүлээж авна. За зөвхөн гэхдээ бид нар яг энүүгээр бас хязгаарлагдахгүй гэж бодож байгаа. Энэ жил бол нэг бизнес эрхлэлийг дэмжих жил гэж зарсан болохоор ерөнхийдөө яг энэ инновацлог, за маш шинэлэг бизнес төслүүдийг бид нэр нээлттэйгээр энэ жил хүлээж авнаа. Бид нэр
энэ хөтөлбөрт хамрагдсан компаниудад нэгдүгээрт бид нэр хөрөнгөний босгож өгнө. За мөнгө босгож өгнө. За хоёрдугаарт маркетингийн ажлыг бид нэр хийж өгнө. Олон нийтэд таниулж өгнө. За гуравдугаарт мэдээж эндээс шалгарсан компаниуд, хөрөнгө оруулалтаа босгосон компаниудад бид нэр тодорхой хэмжээнд бас нийслэлээс дэмжлэг, хөрөнгө оруулалтын дэмжлэг өгнө. Бусад бас дэмжлэгүүдийг ч гэсэн нийслэлээс бид нэр өгнө гэж төлөвлөж байна. За дөрөв дэх дэмжлэг бол олон улсын хурцлуур хөтөлбөрүүдэд бид нэр хамруулах. Тэр дотроо Япон, Солонгос, Хятад гэсэн ийм 3 улс руу бид нэр хөтөлбөрт хамруулах ийм үндсэндээ боломж бүрдэх юм аа. Манай байгууллагын хувьд 8 төрлийн дэмжлэгийг бас одоо өгөөд хөвшөөд одоо бас чамгүй хугацаа өнгөрч байгаа. За ингээд энэ дотроо юу байдаг вэ гэхээр мэдээж хөнгөлөлтөө офисын дэмжлэг. За хоёрдугаарт энэ сургалт зөвлөх үйлчилгээ. За сургалт зөвлөх үйлчилгээ маань илүү төрийн сургалтууд байгаа. За энэ дээр бол оюуны өмчих, за татвар, гайл, нийгмийн даатгал гэт ингээд үндсэн 4-5 чиглэлээр бид нар бол төрийн байгууллагаас сургалтуудыг явуулдаг. Яг оюуны өмчтөр бол олон асуудлууд бас тулгардаг. За нөгөө санаагаа алдна. За хаашаа хандхаа мэддэггүй хуулийн мэдлэг одоо дутмагаас үүдэж энэ санаагаа алдах ийм олон бэрхшээлүүд гардаг. За хоёрдугаарт нөгөө компаниуд маань илүү олон улсаас бас нөгөө тоног төхөөрөмжүүдийг авах инновацийн төслүүд маань бол одоо Монголд байдгүй, Монголд ийм инновацлог төслүүдэд нутагшуулах ийм ажлууд гардаг учраас мэдээж гайл, татварын энэ асуудлууд гардаг. Гайлын асуудлууд бас гардаг. За компани мэдээж байгуулнаа. Компани байгуулахаар яах вэ гэхээр нийгмийн даатгал төлж таарна, татвар төлж таарна. За энэ дээр бас нөгөө компаниуд маань бас мэдлэг, за мэдээлэл дутуу байгаагаас шалтгаалаад нөгөө татварын одоо өрөнд орох, татварын одоо акт ингээд ногдуулах, торгуулд орох ч гэдэг юм уу. За нийгмийн даатгалын ингээд нөгөө үр шир үүсгэх ч гэдэг юм уу. Ингээд иймэрхүү асуудлууд тулгардаг учраас бид нар бас яг тогтмол, улирал тутам яг энэ асуудлуудын бид нар мэдээллүүдийг өгөөд тогтмол явдаг ийм сургалтуудаа хийгээд явдаг. За энэ бол мэдээж шин тутам зүйл. Энэ жил бид нар бол одоо ямартай ч эхлүүлж байна. За энийг ингээд эх жилээс эхлүүлээд маш олон спонсор байгууллагуудыг бид нар бас татаж оруулъя. За мөн олон улсын байгууллагуудыг бас ийшээгээ татаж оруулъя гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд 26 онд бол бид нар бол энэ ажлыг эхлүүлнэ. Тэгээд хүмүүст түгээд тэгээд тодорхой үр дүн гаргасны дараа бид нар одоо энэ дэр спонсор байгууллагуудаа одоо бас энэ одоо бичлэгээр дамжуулаад бас уриалж байна. За энэ бол мэдээж эхлэл. За стартапуудын одоо олон улсад байдаг энэ мөчлөгүүд байгаа тийм. Энэ мөчлөгийн дараа одоо ингээд хөрөнгөө босгоод энэ angel invest, seed fund гэдэг яриад байгаа. Энэ зүйлүүдийг энэ хөрөнгө оруулалтад авсны дараа бол мэдээж дараагийн шат руу гарна. Дараагийн шатад гарахын тулд илүү том хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр бид нар бол нийслэлийн одоо хөрөнгө оруулалтын сангууд байгаа. За энэ дотроо бол бид нар бол гарааны бизнесийг дэмжих сан гэдэг. Бид нар бол мэргэжлийн экспертүүдээр удирдуулдаг нийслэл. Тэр энэ сангаасаа бид нар бас дэмжлэгүүдийг өгөх ийм боломж бас нээлттэй байгаа.